Бүгдээр нийслэг юм дэргье. Тэр хамтдаа Лук номын 9-р бүлгийн 23 дугаар ишлэгийг хараад уншъя. Лук номын 9-р бүлгийн 23 дугаар ишлэл 1168 дугаар үгсэн байна. 1168. За би эндээс хийснэ гэдэг. Тэр тэдэнд бүгдд нь хандаж хэн нэг миний араас дагахыг хүсвэл тэр нь өдөр бүр өөрийгөө үгүйсгэн загалмаагаа авч намайг даг. Амен. гэж хэлсэн байна. Тэндээс өмнө дэлхийн хамгийн өндөр барилга ямар барилга байдаг вэ мэдэх үү? Дэлхийн хамгийн өндөр барилга ямар барилга байдаг? Мэдгүй юу? Тийм үү? Битээ энэ гаргасан. Энэ гаргаагүй хүн асууж авч гаргацсан байх юм. 168 давхар байрлаа. За манай энэ 3 м арвтаа дэ стандарт барилгаар тооцох юм бол 260 нэмэх тийм өндөр барилга. Дэлхийн хамгийн өндөр барилга гэж тооцож байна. Тэгээд дэлхийн хамгийн өндөр барилгын нийт барьсан хугацаа нэг 6 жил орчим хугацаанд барьсан байна. Тэгээд түүнийхээ 5-ны 1-ийг зөвхөн суурийг барих гэж зарцуулсан. Маань нисгэтчүүд хамгийн том нь хэдэн давхар барилга гэдэг вэ? Энэ урд нэг 18 давхар барилга байгаа тий. Энэ барилгын суурь нь гэхэд л 16 давхар барилга шүү. 16 давхар барилга. Тэгээ суурьнд нь гэхэд л манай монголоор бараг 500 тэрбум төгрөг зарцуулсан мэл. Зөвхөн суурь нэг барилгын суурийг хийх юм. Тэгээд 12 мянган ажилчин энэ барилгын суурийг бэлтгэхийн тулд 14 сарын хугацаанд өдрө болгоо ажилласан. Тэгжээж энэ нэг барилгын зөвхөн суурийг барьсан ба. Та тэр суурийг нь харлаа. Ямар амар гүнзгий байна тий. Тэгээ нийтдээ 6 жилийн хугацаанд энэ өндөр барилгыг арабууд барьж чадсан ба. Тэгээ одоо энэ тий Добой хотод байдаг одоо дэлхийн аялал жуулчлалын бас нэг маш том бүс болчиход. Тэгээ зөвхөн энэ барилгыг үзэх гэж хүмүүс Дубаараа бүр тий мянгаар нисэж байгаа шүү дээ. Би танд юу хэлэх гээд байна гэхээр өндөр барилга бидний хэрвээ итгэлийн амьдралыг барилга гэж үзэх юм бол бид нэр өндөр сайхан барилга барих хүн болгон хүсэж байгаа. Тэгээ гадна тал нь гоё тий гоё өнгө үзэмжтэй, гоё интерьер дизайнтай гой барилгууд байдаг үстэй тий. Хотын төв рүү оронгууд нэг хамгийн гой өнгө үзэмжтэй барилга нь нөө Blue Sky байлаа шүү дээ тий. Заасран барилга. Амар гоё яаж ингэж барьд юм болоо гэл. Гайхал хоо ямар гоё. Jackie Chan-ийн кинон дээр гардаг шиг баг гулчмаар барилга тий. Тэр хэрвээ бидний итгэлийн амьдралыг барилга гэж үзэх юм бол бидний хүн болгоны дотор ямар хүсэл бас байгаа вэ гэхээр гой барилга барих юмсан. Өндөр барилга барих юмсан. Сайхан барилга барих юмсан. Хүн харагдахад тий гой шагшигдаг, магтагдсан тийм барилга барих юмсан гэж бид нар хүсэж байгаа. Тэр гой өндөр барилгын та юуг нь хардаг вэ? Газрын түвшнээс дээшээ байгаа хэсэг л харагдаж байгаа. Хинчтэй энэ за нэг баг хинч энэ өндөр барилгын тий гоё өнгө үзэмж гоё сүрлэгийг харах гэж очиж байгаа болохоос биш энэ доошоо хэр гүнзгий суурьтай байгааг нь очиж харах гэж байгаа хүн баг байхгүй. Суурь нь угаасаа харагдахгүй. Газрын түвшнээс дээшээгээ байгаа хэсэг нь л биднэрт харагдана. Тэр бидний амьдралынхаа газрын түвшнээс дээшээ байгаа хэсэгт бид нар маш их анхаарлаа хандуулдаг. Юу гэхээр хүнд харагддаг хэсэгтээ л бид нар анхаарлаа хандуулдаг. Тэрнийхээ төлөө бид нар баг амьдарч байна. Гэтэ хамгийн чухал нь Есүс эзэн өөрийнхөө үгэн дээр юу гэж хэлсэн бэ гэхээр суурь нь чухал байт юм аа. Суурь нь чухал байт юм аа. За би нэг удахгүй ярих болно.
Бид нэг ийм яриа байдаг те. Энэ их суур хүмүүжил сайтай хүн. Энэ их суур хүмүүжил сайтай залуу. Энэ их суур хүмүүжил сайтай хүү гэж ярьдаг те. Тэр суур хүмүүжил гэж яг юуг нь хэлээд байна? Хэн нэгэн тийм суур хүмүүжлтэй болохын тулд ямар хичээсэн бол ямар их эцэгийнхээ үгийг те тэр сахилга баттайгаар сонсож, сахилга баттайгаар хүлээн авч түүнийг хэрэгжүүлж бүр өөртөө те яг өөрийн юм шиг болгохын тулд хичнээн цаг зав зарцуулсан бол бид нар тэрийг нүдөөсөө харддаггүй те. Хэн нэгэн мундаг эрдэмтэн мэрэгдтэй хэн нэгэн мундаг хүнийг харахтаа ямар мундаг хүн бэ гэж хардаг бид нар. Гэтэ тэр хүн тэр дайнд хүрэхийн тулд хичнээн их цагийг юунд зарцуулахыг бид нар төдийлөн харддаггүй. Зүгээр л мундаг хүн гэдгийг хараад байдаг. Энэ мундаг хүн шүү. Энэ шиг болох юмсан. Тэр мундаг хүн шүү. Тэр шиг болох юмсан. Энэ шиг л болчих юмсан гэл. Дандаа гаднадлыг хардаг гэсэн. Газрын өрснөөс дэше байна. Гэхдээ тэр хүн тэр төвшөнд хүрэхийн тулд ямар их гүн суурийг ухах, тэ суурийг бэлтгэх тэр цаг хугацааг зарцуулсан болоо гэдгийг та бас нэг бодож үзээрэй. Би нэг хүүхэд байхдаа ээжтэй загнуулдаг байсан нэг талбар байна. Тэр нь юу вэ гэхээр гэр орноо цэвэрлээрэй гэдэг. Гэр орноо цэвэрлэхдээ яадаг вэ гэхээр ширийг тойруулна, орыг тойруулна, тойруулж болох бүх юмыг тойруулж цэвэрлдэг байсан. Хэрвээ сөхөд үзэх юм бол доогоор нь л хог. Нүдэнд харагдах хэсгийг нь цэвэрхэн болгочвол би болоо гэж бодож. Тэгээд орыг дийг наашлах юм бол ардаас нь юу гардаг гэж бодож байна. Дарны их хэвчлэн миний тэрсээ хоглох гардаг л та. Гэтэл зөндөө хог гарч. Бидний угаасаа нэг хандлага юу гэхээр нүдэнд харагдах зүйлс. Нүдэнд харагдах зүйлсээ л бид нэр өнгөтэй үедээ айтайхаа авчвал нүдний далд байгаа зүйлс тийм ч хамаагүй гэж боддог. Гэтэ харин тэр нүдний далд байгаа зүйлсүүд нь бидний нүдэнд ил харагдах хэсгийг бүтээж идэг гэдгийг бид нэр өнөөдөр хамтдаа суралцах болно. За Лук номынхаа 23 дугаар ишлэл рүү эргээд очие. Тэгээд тэр суурь байсан учраас энэ өндөр сайхан байрлал би босныг бид нар харж байна. Есүс эзэн юу гэсэн бэ гэхээр эргэн тойронд байсан хүмүүстэй бүгдд нь хандаж нэг зүйлийг хэлсэн. Тэгээд тэр нь юу гэсэн бэ гэхээр хэн нэгэн миний хараас дагахыг хүсэж байвал тэр өдөр бүр өөрийгөө үгүйсэг. Үгүйсгэн загалмайг авч намайг даг гэж хэлсэн байна. Тэгэхээр итгэлийн амьдрал бид нар Есүсийг дагахын тулд бид нар өдөр бүр өөрийгөө үгүйсгэх шаардлагатай болдог. Бид нар өдөр бүр өөрийгөө үгүйсгэж чадахгүй бол бид нар Христ итгэлийн замаар бид нар явж чадахгүй. Есүс эзэн хоёрхан зүйлийг хийсэн тий. Өдөр бүр өөрийгөө үгүйсэг гэж хэлсэн. Есүсийг дагж явахын тулд. Би өстө үн цэнгүй хүн гэл тий. Энэ тухай яриаггүй шүү дээ. Би өстө бүтлгүй хүн. Би өөрийгөө үгүйсгэж чинь. Би юу ч чаддгүй хүн гэл тий. Намайг хинч тоодгүй. Ингэж өөрийгөө үгүйсгэх тухай яриаггүй. Хэрвээ ингэх байсан бол эзэн Есүс Христ магадгүй тий. Чи өдөр болгон өөрийнхөө үн цэнийг үгүйсгэх гэсэн баг тий. Харин өдөр болгон өөрийгөө үгүйсгэх тухай юм гэж үн цэнэ биш. Та өөрийгөө үгүйсгэхийг юу гэж бодож байна вэ? Өөрийгөө үгүйсгэн гэж яг юу гэж бодож байна та? Тэр бид нэр айгүй их өөрийнхөө амьдралыг өмжилж амьдэрдэг хүмүүс. Энэ миний амьдрал, энэ миний ажил, энэ миний ор, энэ миний утас, энэ миний өр хөвгтүүд, энэ миний зүйл, тэ? Энэ миний мөнгө, энэ миний албан тушаал, энэ миний нэр хүнд. Иесусыг дагах нь өөрөө энэ ертөнцийн нийлэх тэр замыг хийхгүй. Харин энэ ертөнцийн яг эсрэг зүг рүү алхаж байгаа мэт тэр замыг хийлж. Миний гэсэн бүх зүйлээ үүсгэж чадах юм бол та Иесусыг дагаж чадна гэдэг тухай ярьж. Бид нэр алдар нэрийн төлөө амиа чөхөд хүртэл бэлэн байгаа. Бэлэн байдаг тийм л хүмүүс. Бид нар мөнгөний төлөө те юугаа өгөхөж буцхааргүй заримдаа бид нар явдаг. Есүс эзнийг сургаалт зүйл дээр юу гэлээ бүр хүн амийнхаа төлөө ер нь бүх зүйлийг өгд юм аа. Амиа алдчихвал ямар ашиг байх вэ? Хүн амийнхаа төлөө бүх зүйл өгд. Бид нэг зарим нэг зүйлсүүдийн хардаас дагдаг зүйл
бүр юугаач хөөс буцааргүй юм шиг дагдаг зүйл бидний амьдрал байна. Бид нар ихэнх нь яг энэ өнөө цагт юуны төлөө явж байгаа гэхээр мөнгөний төлөө явж байгаа. Та санал нийлэхгүй байж болно. Гэхдээ ийм. Бид нар мөнгөний төлөө хүн хатан зүтгэж байгаа. Өглөө гараал орой тий? Өглөө гараал нүднийхээ нуухыг айлгаж чадахгүй. За тэр нь ч одоо хайш арай тэгдэг үе өнгөрсөн тий? Өглөө эрт босоод нүур гараа угаагаад, шүд амаа угаагаад, нүур амаа будаж муудаад, хувц мөвцөө бэлдээд гардаг цаг болцсон л доо. Бид нар гараа явж байгаа. Юуны төлөө гараа явж байгаа? Мөнгө олохын төлөө гараа явж байгаа. Өглөө болгон эзний хаанчлалын төлөө гарч явдаг хүмүүс байл гараа өргөж. Өглөө болгон Есүсийн дагалдагч байхын төлөө гарч явдаг хүн байл гараа өргөж. Энэ зорилгын төлөө өглөө болгон босдог хүн байл гараа өргөж. Байхгүй. Хинч гараа өргөхгүй байна. Өглөө болгон мөнгөний төлөө гэвэл нэлээд олон гараа өргөх тий. Алтар нэр мөнгөний төлөө бид нар олон зүйлийн төлөө ардаас нь явдаг. Харин эзэн Есүс Христ энд тэр болгоно нь бидний амьдралд хэрэгтэй л дээ. Бидний амьдралд, бидний карьерт, бидний боловсролд, бидний олон зүйлд хэрэгтэй гэр бүлд. Харин Есүс эзэнд юу гэсэн бэхээр хин нэг миний хараас дахыг хүсвэл өдөр болгон өөрийгөө үгүйсгэрэй гэсэн юм. Гэтэ энд өөрийгөө үгүйсэх гэдэг нь те бити ажилдаа яваараа. Тэгээ хар өглөөгөр ирээд цуглаанд байж байгаад харанхуй шөнө гэрлүүгээ хараарэ гэдэг тогт байхгүй шүү дээ. Есүс эзэн юу гэж хэлсэн бэ гэхээр бас Паул болон те шинэ гэрээний загтуудад юу гэж хэлсэн бэ гэхээр бас хуучин гэрээний хуульд юу гэж хэлсэн бэ гэхээр та нар 6 өдөр хөдөлмөрлөөрэй гэж хэлсэн. Энэ та нарын амьдрал тустай. Яагаад гэхээр та нар өөрсдөө нэгдүгürt хийж явах, хоёрдугаар бусад өгөх юмтай байхын тулд та нар 6 өдөр хөдөлмөрлөх тухай юм гэж. Тэгээ би энд өдөөсөө мөнгөний ардаас явж байгаа нь буруу гэж би энд ярих гаг баг. Харин би энд өөрийгөө үгүйсгэх тухай яриад. Бидний амьдрал эхлээд юуны ардаас дагах вэ гэдгийг би бодох ёстой гэдэг тухай яриад. Эзний үгэн дээр олон амлалтууд байгаа. Тэндгээрээс хамгийн те бидний ойрхон нь бидний шууд мэдж байгаа нь юу вэ гэхээр юунд битээ санаа зов. Харин бурхан талархал өг. Юу вэ? Юуны түрүүнд эхлээд бүх юмны түрүүнд эхлээд бурхны хаанчлал түүний зөвхт байдлыг хаагаар. Тэгвэл та нарын чармаа эрен хайгаад байгаа NB тэ энэ чи хэрэгтэй ховц соноор идэх хоолойчин бурхан өгнө гэж хэлсэн. Зарим хүмүүс 2 дахин өгнө л гэдэг. 2 дахин өгнө гэдэг утга байхгүй л ер нь өгнө л гэж. Хэрэгтэй бүхнээс чинь гэсэн хангамаа гэж. Тэгэл бид нэр энэ үгийг мартаад яадаг вэ гэхээр харин нөгөө хоёрын ардаас л яваад идэх танд. Энэ гэхдээ буруу биш. Байр суурийн үнд би ярьж байна. Хаана байх ёстой? Бидний хувьд те ухаан бодлогоогоор өөрийнхөө амьдралыг үүсгэх тухай яриаггүй. Эсвэл бол те би дэлхийдээ хутгалдаж болохгүй, ажил төрөл хийж болохгүй, мөнгө төгрөг олж болохгүй, зөвхөн эзний төлөө үйлчлэнэ гэдэг ийм зүйлийн талаар яриаггүй. Хувь хүмүүс бидний амьдралд үүсгэх шаардлагатай зүйлсүүд гэж байгаа. Тэр болгон таны хүслийг татаж те таны цаг завыг хомсолж байгаа тэр болгон таны өгөөсөх ёстой зүйл гэж та ойлгож болно. Тэр нь юу вэ? Залхуурал байж болж байна тийм үү? Алдар нэр байж болж, нэр хүнд байж болж байна. Карьерийн төлөө өөрийнхөө нэрийг те бусдад дуулах гэж эзний өмнө суухаа умартаж, эзний үгэнд дагуу амьдрахаа умартаж өөрийнхөө одоо те алдар нэрийг бусдын өмнө сүрээ тулахын төлөө хүн амьдарч байгаа. Энэ байж болж байна. Мөнгө байж болж байна. Янз бүрийн хүслүүд байж болж байна. Дуртай хоббинууд байж болж байна. Сайхан солонгос сериал байж болж байна. Сошиал орчин байж болж байна. Инстаграм байж болж байна, тийм үү? Та юунд их татагдаж, та юунд их амьдралаа зориулээд байна. Тэр болгон таны өгөөсөх ёстой талбар гэж би хэлмээр байна. Өдөр болгон та энэ үнийг яаж өгөөсгөж чадах юм бэ? Өгөөсөх гэж оролдож байсан хүн юм байна уу? Эснээ төлөв. Хэр удсан? Хэр хичээгээд хэр удсан? 7 хонсон. 2-7 хонс тий сар ус. Тэгээд нэг мэдсэн чинь тэгээд өвөл нэг амьдрал руугаа буцаад эргээд авцсан ба. Дараагийнх нь юу гэсэн бэ?
өөрийгөө үгүйсгэн загалмаагаа авч намайг дагаа гэж хэлсэн байна. Нэгдүгээрт бид нэр өдөр болгоо өөрийгөө үгүйсгэх тухайд ярьж байна. Хоёрдугаарт загалмаа авах тухайд ярьж байна. Загалмаа гэдэг бол ер нь Христийн төлөө амьдралаа зориулахыг хэлж байгаа л та. Есүсийн загалмаа юу байсан юм? Бурхны төлөө л тэ өөхөх байсан шүү дээ. Бурхны тэр хүсэл зорилгын төлөө өөхөх байсан шүү дээ. Таныг аврахын төлөө. Одоо энд сууж байгаа таныг аврахын төлөө. Тэгээ бид нэр харамсалтай нь тэ Христийн үн цэнийг жоохон үнгүй тооцох гэдэг тэ. Үнгүй ирсэн юм шиг. Ямар ч үнгүй ирсэн юм шиг зүгээр л авцсан учраас айгүй Петр бид нар амьдэрдэг. Харин тэр загалмаа үн цэнийг бид нэ төдийлөн боддоггүй. Загалмаа хэрхэн үн цэнээр тэр аврал хэрхэн үн цэнээр ирсэн бэ гэдгийг бид нэ төдийлөн боддоггүй. Түүн талахдаггүй, түүнийг мартдаг. Харин загалмаагаа өөрөх амьдрал бол энэс шал өөр зүйлийн тухай ярьж байна. Есүс эзэн таны төлөө ямар их үн цэнийг зориулсан бэ гэдгийг та бодож үзэх тухай ярьж байна. Дандаа боддог байх. Тэгээд түүнээс болж та тий загалмаагаа өөрөх тухай ярьж байна. Түүнээс болж. Биднээс нэг тийм хичээх шаардлага, хичээх нэг тийм тулах цэг биднэрт хэрэгтэй шүү дээ. Би юуны төлөө амьдрах юм? Тэрний Христ таны төлөө хийсэн тэр агуу үйлсийг санахтаа, тэр нэгүслийг санахтаа та түн талархаад урагшлах хэрэгтэй тухай ярьж байна. Сая нөгөө нэг хавгдорж битэрийн суусан тэр бүхэл амьдралын дагалдуулалт гэдэг конференц дээр нэг чухал үгийг хийсэн. Тэр нь юу вэ гэхээр өдөр болгон загалмаагаа үүрэх нь биднийг ариуслын амьдрал руу хөтлөлт юм а гэж хэлсэн. Энэ өөрөө ямар утгатай вэ гэхээр би юу гэж ойлгосон бэ гэхээр энэ үгийг бид заримдаа чаддаггүй. Бид заримдаа хичээгээд лээдэг. Бид муу зуршлаасаа салж чадахгүй байна. Бид заримдаа хичээгээд лээдэг. Бидний зан чанарыг өөрчлөлт, харилцааны хувьд бид нар олон талд өсөж чадахгүй байна. Итгэлийн амьдралын хувьд бусдын төлөө зуушлан залбирах, бусдыг хайрлах, бусдад өгөх тийм олон сайн сэтгэл, сайн зан чанарыг бид нар төлөвшөхгүй байна. Олон сайн зан чанарыг төлөвшүүлэх байтугай тий наад захын бид нар хуучин хүнээ тайлж хайж хүртэж чадахгүй байгаа тийм нөхцөл байдал дотор заримдаа бид нар амьдарч байдаг. Тэгээд харин энэ мань хүн юу гэж хэлсэн бэ гэхээр өдөр болгон загалмаагаа өөрөх амьдрал нь өөрөө таныг ариусгах тэр хүч чадал нь загалмаагаа өөрч явж байгаа тэр амьдрал донд чинь байд юм а гэж хэлсэн. Айгүй чухал үг гэсэн. Жимс сургуулахтаа зөвлөвөл те та дүлээд урахгүй байгаа тэр жимс чинь загалмаагаа өөрөөд явж явах тэр амьдралд чинь өөрөө ургаж яд юм аа л гэж хэлж байгаа гэсэн. Таны ердөөсөө өөрөө хичээгээд чадахгүй байгаа зүйл чинь та зүгээр загалмаагаа өөрөөд явж явах өдөр болгон өөрийгөө үгүйсгээд өдөр болгон тэр загалмаагаа өрөөд явж явах тэр амьдралд чинь яадаг вэ гэхээр таныг ариусгах гэдэг. Таныг хүчтэй болгож байдаг. Таны нөгөө нэг би хизээч чадахгүй мэн гэсэн зүйлийг чинь ард таныг гаргадаг тэр хүч чадал нь энэ хоёр зүйлд байгаа гэж хэлсэн. Өдөр болгон өөрийгөө үгүйсэх, өдөр болгон загалмаа өрөх. Бид нэр Матай номын энэ юу вэ? Зураг байна уу? Матай номын 7 дугаар бүлгийн 24-өөс 29 дугаар ишлэлдэр нэгэн түүхийг Есүс эзэн альцсан. Уулан дээрх сургаал бол бүхэлдээ бидний амьдрал юу хэрэгтэй байдаг, ямар хэрэгцээ байдаг, бас бид яаж амьдрах уу те. Ер нь хүний амьдралтай холбоотой бүх талыг хөндөж байгаад хамгийн сүүлд нь Есүс эзэн дүгнэлт болгоод нэг зүйлийг хэлсэн байдаг. Хэрвээ чи те амьдралдаа амжилттай байгамаар бол хэрвээ чи хүмүүсийн болон бусдын нүднээ те таалал хийгээ сайн нэрийг олмоор байгаа бол хэрвээ чи те бусдад хөндлүүлж те бусдад өөртөө хэрхэн хандаасаа гэж хүссэн шигээ тэгж бусдыг хандуулмаар байгаа бол маш олон зүйлийг хийсэн. Хэрвээ чи үр жимстэй амьдрмаар байгаа бол хэрвээ чи өвөмөр байгаамаар бол хэрвээ чи биеэс эхэлж сурмаар бол маш ер нь хүний амьдралд хэрэгтэй маш олон бараг бүх зүйлийг хийсэн баг. Үүний дараа дүгнэлт болгоод 24-өөс 29 дэх ишлэлийг хийсэн. Тэрэн дээр юу гэсэн бэ гэхээр хоёр зүйлийг хэлсэн. Нэгдүгээрх нь юу гэсэн бэ гэхээр Бурхны үгийг сонсоод үүний дагуу хэрэгжүүлдэг хүний амьдрал ямар байх вэ? Хэрэгжүүлдэггүй хүний амьдрал ямар байх вэ гэдэг хоёрхан зүйлийг л Есүс хэлсэн дүгнэлт болгож. Тэгээ бид нэр заалмаагаа өөрч явна гэдэг амьдралыг заримдаа бид нэр ойлгохгүй байна. Яг миний амьдрал, миний хувьд юу юм болоо? Заримдаа Бурхны хүслийн дагуу хүний амьдрал өөр байгаа.
Бид нар өдөр болгон загалмайгаа өөрч амьдрах амьдрал гэдэг бол Бурхны үгийн дагуу сонсоод түүнийг хэрэгжүүлэх амьдрал. Энэ өөрөө загалмайгаа өөрөх амьдрал. Олон хүмүүс өөрийгөө үгүйсэхээс айдаг. Олон хүмүүс Есүсийн загалмайг авахаас айж итгэвч хүмүүсийн тухай би ярьж шүү. Айгу хүн санагдаж. Айгу хэцүү санагдаж. Айгу ядаргаатай санагдаж. Яал юм шиг санагдаж байгаа. Зарим нь бүр боломжгүй юм шиг санагдаж. Харин энэ нөхцөл байдлыг өдөр болгон загалмайгаа өөрч өдөр болгон өөрийгөө үгүйсэх амьдрал нь өөрөө энэ нөхцөл байдлыг эргээд эзний өмнө хөнгөн болгодог. Есүс эзний үг худлаа юм уу? Над руу ир хүнд ачаа өөрсөн хүмүүсээ би та нарыг амраая. Миний ачаа хөнгөн, миний буулга амархан. Харин та нарын үүрж байгаа буулга хүнд, та нарын өөрж байгаа ачаа хүнд байна гэж хэлсэн. Хата намын 7-гийн 24-29 дээр хэлэхдээ миний үгийг сонсоод үйлдэгч нь ийм зүйлтэй адил гэж хэлсэн. Тэр нь юу вэ гэхээр хадан дээр байшингаа барьж байгаа хүнтэй адилхан гэдэг зүйлийг хэлсэн. Хадан дээр хад ухаж үтсэн хүн байна уу? Хадтай газар ухаж үтсэн хүн байна уу? Илстэй газар ухаж үтсэн хүн байна уу? Илстэй газар ухах, хадтай газар ухах хоёрын хооронд бүр тэнгэр газар шиг ялгаатай. Манай нэг хой нисгэд байдаг, хойтлын гэрт байдаг тэр гудамд манай нэг найз их байдаг байхгүй. Тэгээд тэднийх 0-1 ухахаар болт юм аа. Тэгэл яг уулын орой дээр байхгүй. Угаас зүгээр газраас нь ингээ хад ургаад ирсэн. Ийм том ургаан хаднууд байдаг. Тийм газар байхгүй. Тэгээ би ч нэг тусалдаг баатар болоод очиад тэр өдөржингөө ноцолцсон. Тэгээд төсөө гавь явуулж чадаагүй л дээ. Тэгээ юун дээр тулсан бэ хэрэг хүн энийг хийхгүй байна гэдэгт тулсан. Энэ машин хэрэгтэй байна. Боломжгүй байгаа байхгүй. Жотугаар зоолоо. Юм 1 мм газарч буталж чадахгүй байгаа юм чи. Өстө өдөржингөө үзэж баг нэг 5-6 см газар ухсан юм уу яасан бүм мэд. Тэгээ би тэр өндөр дуулсан байхэрээ уучлаарай тий. Хоёулаа энийг чадахгүй байна. Зүгээр мөнгөө цуглуулж ягаад машин авчраад ухуулаа л гэсэн юм л. Тэгээ тэднийх мөнгөө цуглуулж ягаад машин авчраад нэг 2 м гарантай 3 м нөл ухуулсан л та. Машин бүтэн өдөр ажиллаж байгаа байхгүй. Эхлээд юмар зогсож байгаа. Тэр суллангуудаа дараа нэг юугаар авч байгаа. Зүгээр авах боломжгүй. Тийм амар хатуу газар. Харин итгэж бидний хувьд яг ийм хатуу газар байшингийнхаа суурийг бид тавих хэрэгтэй. Тухай Матай номын 7-р бүлэгт хэлсэн. Ийм газар байшингийн суурь тавихын тулд асар их биднээс хүч хөдөлмөр шаардна. Цахилгаан бод шаардна. Шийдвэрүүд шаардна. Зорилгууд шаардна. Бас Бурханд итгэж шаардна. Эзэн рүү улам илүү ойртох те итгэлээ эзэн тавих тийм байлж. Харин тэр гудамдын мөртлөө заа жоохон доор манах байдаг байхгүй юу? Тэгэд ээжийнх тэр хашаа нөнгөж нүүж очиод удаагүй байхад би дүүтэйгээ 2 м бараг 2 м даал бараг 3 м газрыг нэг өдрөд зуухайсэн. Нэг ч чулууд харалтай. Айгу амархан байсан. Ганцхан өдрийн дотор гялцуулц дүүтэйгээ зүг хойлохно штэ. Хадан дээр байшин барьсан, суурай барьсан хүний амьдралд те бороо, үер, салхи хэрэг үед ямар ч хурал амсахгүй гэж Есүс хэлсэн. Харин элсэн дээр байшин барьсан хүний хувьд яах вэ? Хэдийгээр тэр айгу амархан байна. Айгу амархан байна те. Ингээл айгу хутан. Болчлоо. Гэтэ харин бороо асгалчтай үер буун салхитлах үед тэр үер байшингийн хамаа даваа явна гэж хэлсэн. 2023 онд Улаанбаатарт нэг амар үер болсон те сэлб эргээ давж үерлдэг. Тэр үерт яасан бэ гэхээр сэлбийн ихтер байсан нэг канат хаус ч юм уу эсвэл сэндвич нэг тийм 2 давхар хаус 2 давхраараа уусч ирсэн. 2 давхар хаус шүү те. Нураагүй 2 давхраараа уурсаал явж ирсэн. Харамсалтай те. Хичнээн их хөрөнгөөр тэр байшин барьсан болоо. Тэгээд тэр хүн буруу газар барьсан. Харагдах тал нь бол үнэхээр гоё те. 2 давхар цав цагаан тийм гоё. 2 давхар дээр бүр мансарттай тийм хаус байсан. Барилгынх нь арам нь уг нэх бүх юм да. Тэгтэл уурсж байгаа.
байсан газараас уурсаад ингээд явсан гэсэн. Тийм бичлэгийг хараад харамс. Хайр мөн. Хайрын эд хөрөнгө. Ямар их хохирлыг амсч байгаа бол. Тэгээ энэ хүн өөрөө юу вэ гэхээр Бурхны үгэн дээр байшингаа бариаг хүний тухай яриад байгаа юм. Бурхны үгэн дээр байшингаа барьж байгаа хүн нь хадан суран дээр байшингаа барьж байгаа хүнтэй адил. Харин Бурхны үгэн дагуу Бурхны үгэн дээр байшингаа барьдаггүй хүн нь элсэн дээр байшингаа барьж байгаа хүнтэй адил. Итгэгч яг л ийм хоёр амьдрал байна. 4-7 хоног хэлсэн тийм үү? Бид нэр эзний бүтэнсээ өдөр эзний үгээс суралцж өрөөл авч болно. Энэ бол эзний нэгүсэл. Гэхдээ бусад өдрүүддээ та байшингаа барьд юм аа. Та өөрийнхөө хүссэн амьдралд өөрийнхөө хүсэж мөрөөдж байгаа тэр амьдралдаа хөрмээр байгаа бол та эзний үгэн дээр байшингаа барих хэрэгтэй. Тэгээ надад нэг айгүй сонирхолтой нэг юм санаанд ороод тэгээ би тэрийг хийж үтсэн баггүй. Тэр юу байсан бэ гэхээр би хэрнээ Библийн сургуулийн 4 жилийн хугацаа. За тэгээд энэ бакалаврын 4 жилийн хугацаа, магистрийн 4 жилийн хугацаа. За тэгээд 2019 оноос хойшоо эсний үг дамжуулсан энэ номлолын хугацаа. Би зөвхөн энэ хэдэн хугацааг бодсон. Өглөөний чимээгүй цаг, бусад үедээ Библийг унших, бусад үедээ өөрийгөө одоо энэ итгэлийн төлөө дасгалжуулахын цагуудыг оруулаагүй л зөвхөн сурах хугацаа, даалгавар хийх хугацаа, энэ номлол дамжуулсан энэ хугацаа. Бодоод өгөөч гэдэг. Хэр их цаг зарцуулсан байна гэдэг бодволдог байхгүй. Ер нь дундчлаад бодоод өгөөч гэдэг. Тэгэд айгүй задрагаатай гоё бодж өгсөн л доо. Тэгэд ер нь бол нэг хол зөрөөтэй юм шиг надад санагдаагүй. Тэгээ 14,000 нэмэх цаг би зарцуулсан байлээ. 14,000 цаг гэсэн. Тэгээ би эндээс юу би олж харсан бэ гэхээр миний итгэлтэй зүгээр сайхан гизээ хэлээ төвч яхад өсөг байхгүй. Миний бурхан зориулах зориулал. Миний эзний төлөө амьдрах амьдрал зүгээр гизээ хэлээ төвч яхад өсөг. Миний эзний үгийг мэдэх мэдлэг, бас миний эзний үгийг хэрэгжүүлэхтэй тэр амьдрал, тэр сахилгууд. Олон зүйл дээр би үнэхээр эзний дотор шинжлэгдсэн, хүчрхэгдсэн, өөрчлөгдсөн. Тэгээ энэ зүгээр гизээ хэлээд байж хат ирээгүй байна гэдгийг энэ цаг хугацаа надад харуулж байгаа. Би үүний төлөө ямар их цаг зарцуулсан бэ? Зориудаар. Тэгээ би эзэн үнэхээр талархсан. Би ядаж таны үгэн дээр суурэ бариад явж байгаа эзэн би талархах. Амьдралынхаа суурийг. Тэгээ энэ ойролцоогоор нэг бодж үзэхээр нэг 2 жил орчмын хугацаа. 2 жил орчмын хугацаа тасралтгүйгээр би ямар нэгэн байдлаар би энэ үйлчлэлтэй өөрийнхөө итгэлийн амьдралдаа энэ сурахын тулд би зориулсан гэсэн. Тасралтгүй 2 жилийн хугацаа. Өдөр шөнөгүй гэсэн. Нэг секунд ч алгасахгүй тийм хугацаа. Тэр надад нэг мөрөөдөл байдаг. Тэгээ би та нарт хэлээ л. Тэр нь юу вэ гэхээр ахад хэлээ. Тэр нь юу вэ гэхээр Бурхан яагаад чи надад нэг юм зөвхөн нэг мөрөөдлийг аль олон жилийн өмнө өгсөн бохоо. Тэр нь одоо хүртэл авагддаггүй байгаа л гэдэг мөрөөдөл. Гэтэ хизээ биелэхэд би сайн мэдэхгүй л байна л да. Үүний төлөө явж байгаа. Тэр нь юу вэ гэхээр би онгоцоор нисээд энд очиж Бурханы үгийг номлодог. Тийм Бурхан намайг ийм номлогч болгоно гэж хэлсэн. Энэ үг нь миний зүрхэнд одоо ч байгаа. Гэтэ одоо та нар намайг одоог надаар харуул тий хизээ юм бэ гэж бодож магадгүй. Би ч өөрийгөө яг тэгж бодож байна. Хизээ юм бэ. Тэр надад юу хэлж байна гэхээр энэ зорилго биелэхийн тулд би гаднах байдалтай биш би харин суурь руу анхаарлаа хандуулах хэрэгтэй. Бурхан намайг өндөр байдлаар болгохын тулд сайн суурь чиглэлд бэлт хэрэгтэй гэдгийг надад зааж байгаа гэсэн. Би нэг хэд хэдэн зүйлийг хэлье. Биднийг хайрлсан Бурханы хайрыг бид хөнгөн үүсэх үедээ бид нэр загалмаагаа үүсч чаддгүй маа. Бидэнд өгсөн үүрэг хариуцлагыг мартах үедээ бид загалмаагаа өөрчилж чаддаггүй маа. Бидний хараа дээгүрх зүйлсийг эргэн хайхаа болох үедээ бид Бурханыгаа эрэлхийлэхээ болох үедээ бид загалмаагаа хайсан байдаг юм аа. Бид гин нүгэлд захируулах үедээ, бид итгэлгүй байдал захируулах үедээ, бид эргэлзээнд захируулах үедээ энэ дэлхийн зүйлсэд бас бид найдвараа тавих үедээ бид аль хэдийнэ загалмаагаа тавьсан байт юм аа.
Бид өдөр бүрийн амьдралаа бурханд өргөж түүн захируулах шийдвэр гаргахаас хол байх үедээ бид загалмаагаа хажууд дэш нь тавьсан байт юм аа. Бид бурхны үг ба залбирал, бурхантай хувьчилсан харилцаагаа юм чинээ тоохоо болсон үедээ бид загалмаагаа үүрхээ болсон байт юм аа. Бид шашинлаг байдлаар Библийг уншиж, залбирч, хэрэгцээн л гарвал бурхны өмнө очих үедээ бид загалмаагаа үүрхээ аль хэдийнэ болсон байт юм. Харин бид бурхны авралын үн цэнийг мэдэж талархал өргөж байхдаа бид загалмаагаа үүрчээдээ. Бид Христийн төлөө амьдрах үүрэг байгаа гэдгээ мартахгүйгээр амьдрсаар байх үедээ бид загалмаагаа үүрсээр явт юм аа. Бид энэ дэлхийн гой сайхан төр зүрийн юмсаас хараагаас салгаж бурхны мөнх дээр итгэл найдвараа тавьж амьдрах үед бид загалмаагаа үүрсээр байт юм. Бурхны хэлэгдсэн үгэнд итгэл найдвараа тавьж түүнийг хүлээн аван түүний дагуу амьдрах үедээ бид загалмаагаа үүрчээд юм аа. Бид хэрэгцээ гарвал биш харин бурханд итгэж өөрийнхөө амьдралыг итгэлээрээ харж суураа бид харагдахгүй байгаа өндөр байдлыг барихын тулд харагдаж байгаа өндөр байдлыг барихын тулд харагдахгүй байгаа суурийнхаа тэр гүн гүнзгий тэр найдвартай байдал руу анхаарах үедээ бид загалмаагаа үүрч амьдарч яддаг юм а гэж хэлмээр. Хоёр зүйлийг хэлээд хамтдаа залбирцгаая. Би бас энийг саяхан шинээр худалдаж авсан нэг номоос уншсан номын үг шүү. Миний үг биш. Библийн үг бас биш. Зохиогчийн маань Христийн амьдралыг загалмаагаа өөрч явах амьдралыг тунгаас нь энэ үедээ хэлсэн. Нэгдүгээрт хинч хараагүй үед бид хэн байж юу хийж байгаа нь бидний амьдралын суурийг бий болгож байдаг гэдгийг бити мартаарай гэж хэлсэн. Таны хинч хараагүй үед та юу хийж байгаа? Таны хинч хараагүй үед та хэн байгаа вэ гэдэг чинь таны амьдралын чинь жинхэнэ суурийг бий болгож байгаа. Бид бусад хүмүүсийн хажууд бид өөр байж чаддаг байхгүй юу? Харин бидний хинч хараагүй үед бид хэн байгаа вэ? Бидний хинч хараагүй үед би юу хийж байгаа вэ гэдэг чинь л жинхэнэ таны амьдралын суурийг бэлтгэж байгаа тэр халбар бах бол. Хоёрдугаарт нь маш гоё урам зориг надад энэ үгээр өгсөн. Энэ юу вэ гэхээр амьдралынхаа гүн үнцгий байдалд санаа тавих үед ажил үйлчлэлийн маань цар хүрээнд бурхан санаа тавьдаг юм а гэж. Бидний өнөөдрийн хідэн амьдралынхаа гүн үнцгий байдал санаа тавихгүйгээр ажилдаа санаа тавиад явж байгаа. Аж ахуй амьдралдаа санаа, карьертаа санаа тавиад явж байгаа. Аль хэдийн эзний замаа туулаад гараад ирсэн туршилтаа хүн юу шийдсэн бэ гэхээр бид нар амьдралынхаа итгэлийн амьдралынхаа гүн үнцгий байдал санаа тавих үед бидний үйлчлэл бас бидний ажил бидний амьдралд бурхан санаа тавьд юм а гэж хэлсэн. Хамтаа залбирч